За сайн байцгаана уу? Та бүхэндээ тогтвортой усны менежментийн танилцуулга, усны засаглал ба тогтвортой усны менежментийн ойлголт, ач холбогдол, зарчим энэ тухай танилцуулга хэлтгэлээ. Яагаад усны менежмент чухал вэ? Ус бол амьдралын үндэс, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлын тулгуур нөөц гэвч бид дараах томоохон сорилтуудтай тулгарч байна. Хомсдол, дэлхийн хүн амын өсөлт ба усны нөөцийн хязгаарлагдмал байдал, бохирдол, аж үйлдвэрийн үйлдвэржилт, хотжилт, усны чанарт сөргөөр нөлөөлж байна. Уур амьсгал, цаг уурын өөрчлөлт, үер, ган гачгийн давтамж нэмэгдэж байна. Тогтвортой усны менежмент гэдэг нь усны нөөцийг үр ашигтай, тэгш байгаль дээлтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах бодлого, арга хэмжээний цогц ойлголт юм. Энэ нь ирээдүйн хойч үеийн усны аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэдэг. Дэлхийн усны нөөц, цэвэр усны нөөц ердөө 2.5%-ийг эзэлдэг бөгөөд үүний ихэнх нь мөсөн голд хадгалагдаж байдаг. За усны засаглалын тухай ойлголт ба зарчим. Усны засаглал гэж юу вэ? Усны нөөцийг хэрхэн удирдах, хуваарлах, хамгаалахтай холбоотой шийдвэр гаргах үйл явц. Институт, хууль эрх зүйн бодлого, оролцогч талуудын харилцааны ажиллагааны цогц тогтолцоо юм. Үндсэн 5 зарчим байдаг. Оролцоо. Ус ашиглагч бүх талууд төрийн, хувийн хэвшил, иргэд оролцсон уялдаа холбоотой бодлого хэрэгжүүлэх. Ил тод байдал. Мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй байх, шийдвэр гаргах үйл явц олон нийтэд ойлгомжтой байх. Хариуцлах. Байгууллага хувь хүмүүс өөрсдийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд хариуцлах хүлээх тогтолцоо. Шударга байдал. Усны нөөцийн нийт хэрэглэгчдийн хэрэгцээг харгалзан үзэх, ялгуурлахгүй тэгш хуваарлах явдал байдаг. 5 дахь нь тогтвортой байдал. Усны нөөцийг одоогийн болон ирээдүйн үеийн хэрэгцээг хангах хуц байдлаар хамгаалж удирдах. Үндсэн бол 5 зарчим байдаг. Усны засаглалын ач холбогдол. Усны нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах, тэгш хуваарлах тогтолцоог бүрдүүлдэг тул дараах 5 чиглэлд амин чухал үүрэгтэй байдаг. Хомсдлыг зохицуулах. Усны нөөцийн үр ашигтай ашиглах, оновчтой хуваарлах бодлого хэрэгжүүлснээр усны хомсдлыг бууруулах боломжтой байдаг. Чанарыг хамгаалах. Усны чанарыг стандарт тогтоох, их үүсвэрийг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх хатуу хяналт тавих. Хэмнэлтийг дэмжих. Тарифын уян хатан бодлого, ус хэмнэсийн технологи нэвтрүүлэх, шилдэг туршлагыг сурталчилгах замаар хэрэглээг оновчтой болгоно. Эрсдлийг удирдах. Үер, ган гачиг зэрэг эрсдлийг бууруулах, бодлого урьдчилан сэргийлэх систем, яаралтай тусламжийн төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх тийм үү? Хамтын ажиллагаа, төрийн байгууллага, хувийн хэмжил, иргэдний нийгэм, олон улсын байгууллагуудын үр дүнтэй түншлэлийг бэхжүүлэх явдал байдаг. Тулгамдж буй сорилтууд, институцийн хуваагдмал байдал. Усны асуудлыг олон байгууллага хариуцснаар уялдаа холбоо сулрах, бодлогын зөрчил үүсэж эхэлдэг байна. Чадвах, нөөцийн хомсдол, мэргэжлийн болсон хүчин, санхүү, техник, технологийн дутагдaltaй байдал. Оролцооны сул тал. Бүх оролцогч талуудыг бүрэн хамруулж чаддаггүйгээс зөрчилдөөн, тэгш ус байдал үүсэх. Уур амьсгалын өөрчлөлт. Дэлхийн усны эргэлт өөрчлөгдөж, ган үерийн давтамж нэмэгдэж байгаа эрсдэл байдаг. Олон улсын туршлага, амжилттай хэрэгжсэн жишээнүүд байдаг. Нидерланд улсад үерийн хамгаалтын дэвшилтэт систем, оролцоонд суурилсан засаглалыг сайн хөгжүүлсэн гэж үздэг. Сингапурт бол давсгүйжүүлэх технологи, дахин боловсруулсан усыг маш сайн ашиглаж байна. Австрали улс усны зах зээлийн тогтолцоогоо сайжруулсан, ус хэмнэлтийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлдэг, хөгжүүлдэг байна. За усны засаглал нь тогтвортой менежментийн түлхүүр хүчин зүйл юм. Бид зарчим, ач холбогдол болон тулгамдсан сорилтуудыг цогцоор нь ойлгож, зөв бодлоготой уялдуулснаар дараах үр дүнд хүрдэг. Усны аюулгүй байдлыг хангах, нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, эдгээрт бүх талуудын хамтын ажиллагаа чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад усны засаглалын хамгийн чухал үүрэг нь хэрэгжүүлэх
дараагийн алхмууд байдаг. Оролцогч талуудын зураглал хэн ямар үүрэгтэй оролцохыг тодорхойлох бодлогын үнэлгээ, одоогийн хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, дата мониторинг, усны нөөцийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх чадварыг бэхжүүлэх, мэргэжилтнүүд болон иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал байдаг. Доктортой усны менежмент бидний ирээдүй 2026 ус хөгжлийн түлхүүр оюутны эрдэм шинжилгээний бага оролт зориулсан видео танилцуулгыг маань хүлээж авч үзсэн та бүхэнд баярлалаа. Энэхүү танилцуулгыг бэлтгэхэд усны нөөц, усны аюулгүй байдал, доктортой хөгжлийн асуудлаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллага, хөгжлийн байгууллагуудын албан ёсны тайлан судалгааны материалуудыг ашигласан болно. Тухайлбал нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын судалгааны тайлангууд багтсан. Эдгээр байгууллагууд нь дэлхийн хэмжээнд усны нөөцийн менежмент, усны хүртээмж, усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар бодлого боловсруулж, шинжилгээ ухааны судалгаа хийх чиглэлээр тэргүүлэх үүрэгтэй олон улсын байгууллагууд юм. Тиймээс эдгээрийн гаргасан мэдээлэл, судалгааны үр дүнд нь бодит статистик, шинжилгээ ухааны арга зүй суурилсан олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн их сурвалжид тооцогддог. Мөн усны нөөцийн нэгдсэн менежмент, усны эрсдлийн үнэлгээ, усны засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, дэлхийн судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудын судалгааг ашигласнараа энэхүү танилцуулгын мэдээлэл найдвартай байдал, бодиттой байдал, судалгааны ач холбогдлыг нэмэгдүүлсэн. Иймээс энэхүү танилцуулгад ашигласан мэдээлэл нь зөвхөн онлын тайлбарт өгөөгүй олон улсын бодлого, судалгаанд үндэслэсэн тул хэрэглэгчид, судлаачид болон шийдвэр гаргагчид шинжилгээ ухааны үндэслэлтэй мэдээллийг хүргэх явдал юм аа. Энэ бол хувь хүний үзэл санаа ороогүй юм шүү гэдгийг л илэрхийлэхийн тулд энэ ашигласан материалын танилцуулгыг та бүхэнд уншиж танилцууллаа. Баярлалаа та бүхэнд. Бидний сувгийг дагаж дараагийн видео танилцуулгыг маань хүлээн авч үзээрэй.